видео үзүүлж байна. Бэлэн гомон эзний дараа бидний биед юу болдог вэ? Америк нэгдсэн улсын Массачусетс мужийн ерөнхий эмнэлгийн Брэден Коу Америк нэгдсэн улсын Массачусетс мужийн ерөнхий эмнэлгийн Брэден Коу бэлэн гомон эзний дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг, бид ямар сөрөг нөлөө гардаг талаар жижиг камерын тусламжтайгаар олж мэджээ. Тэрээр энэхүү туршилтыг хийхээс өмнө тухайн хүний ходоодонд бичил камерыг суулгасан байна. Судалгааны хариуг үзэхэд хүн бүхэн алмаарсан юм. 1. Ходоодонд хэрхэн нөлөөлөх вэ? Бэлэн гомон эзний дараа бидний ходоодонд задрал явагдаж, ердөө 2 цагийн дараагаас эхлэн хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдаж, ачаалал өвч эхэлдэг байна. Бидний өдөр тутамдаа идэж байгаа ихэнх хүнснүүд тэр доороо задарч удалгүй ходоодонд шингэн үлдэгдэл хэсэг нь ялгадас болон гадагшилдаг бол гомонгийн бид шингэх задрах үйл ажиллагаа маш удаан явагддгийг олж мэдсэн байна. Ходоодонд удаан байна гэдэг нь түүнээс шин тэжээл авахгүй, харин эсвэргээрээ ходоодыг өмхийрүүлэн биеийг тэр чигт нь хордуулдаг гэсэн үг юм а. 2. Бэлэн гомонд агуулгадах бодис. Бэлэн гомонд агуулгаддаг TBHQ хэмээх химийн өндөр найрлага бүхий ил бодис нь нефт үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямд хадгалагдах хугацаа ихтэй түргэн хоол болон даршилсан хүнсэнд нэмэлтээр ашигладаг байна. Зөвхөн хоол хүнс гэлтгүй гоо сахны бүтээгдэхүүнийг түргэн мутахгүй тулд нэмэлтээр ашигладаг байж. Энэ нь явандаа бидний арьсны хорт хавдар ходоод гэзний шархлаа өвчлүүлэх үндсэн нөхцөл болдог байна. Тиймээс бэлэн гомон эдгээс аль болох зайлсхийхийг хичээгээрэй. 3. Биед нөлөөлөх нь. Дээр дурдсан TBHQ бодис нь хүнсний хэмжээ бүтээгдэхүүний найрлагаас хамааран харилцан адилгүй хэмжээгээр агуулгаддаг. Хамгийн ихдээ тэг 11-ээс тэг 15 мг байх ёстой. Түүнчлэн бидний байнга шахуу зажилдаг гаатай жимстэй бохнуудад энэхүү бодис хамгийн ихээр агуулгаддаг байна. Хэрв тогтсон тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд дотор мухаарч, бөөлжис зутгах, чих шүүгэж хатгуулах, илий балай болох, цээж давчдах, амьсгалахад бэрх болно. Амархан сулдаж ядрах зэрэг шинж тэмдгүүд бас гардаг байна. 4. Гарах үр дүн. Тэгвэл өдөр тутам буюу удаан хугацаагаар бэлэн гомон гэдвэл бидний биед хэрхэн нөлөөлөх болоо? Ганц удаа идэхэд бие их хэмжээгээр муудаж байхад өдөр тутамдаа идвэл бидний санаж байснаас ч дор үр дүнг үзүүлэх нь аюултай. Тухайн хүний биеийн онцлог байдал шалтгаалan үр нөлөө нь харилцан адилгүй боловч нийтлэг ийм шинжүүд илэрнэ. Илгэнд өөрчлөлт орж эхэлнэ. Генийн мутац явагдах жирэмсэн эхийн ургийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх, ажигтай ураг мэдлэх өндөр эрсдэлтэй. Зам цус бохирдож бүтэц өөрчлөгдөн, нөхөн үржихийн эмгэг үүснэ. 5. Гомонгоос татгалзах шалтгаан. Бэлэн гомон үргэлж иддэг хүмүүс энгийн хүмүүсийг бодоход бодисын солилцооны хам шинжийн өвчнөөр өвчлөх магадлал 68%-аар илүү байдгийг судалгаагаар тогтоогджээ. Түүнээс гадна зүрх судасны өвчлөл, чихрийн шижний эрсдэл эрс нэмэгддэг. Бэлэн гомон тогтмол иддэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад уураг, кальц, фосфор, төмөр, калий, витамин А, ниацин, витамин С гэх мэт чухал шин тэжээлийн дутагдaltaй, эрч хүчгүй тархалттай байдаг гэжээ. Тэгэхээр цаашид үр хүүхэд ирээдүгээ бодоод бэлэн гомонгоос татгалзах хэрэгтэйгээ санах хэрэгтэй. 6. Урагт хэрхэн нөлөөлөх вэ? Бидний биед ийм ихэр хор нөлөө авчирч байхад бяцхан үрсэд хэрхэн нөлөөлдгийг бодохоос ч аимшигтай санагдаж байна. Ялангуяа жирэмсэн их бэлэн гомон гэснээр ураг золбох, генд өөрчлөлт орох, сүлдээ өвчтэй, биеийн эсэргүүцэл, муудах, жингийн алдагдaltaй болох, ухаан хомс хүүхэд төрөх магадлал ихснэ. Харин 5 нас хүртэлх хүүхдийн сэтгэгт удаашрах, биедэх хэрэгцээт амин дэм уурхийг чимэгдүүлж, улмаар энэ нь бяцхан үрсэх тань тэжээлийн аргыг дутагдалт хүргэдэг байна. Тиймээс бяцхан хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хизээж битгий бэлэн гомон идээрэй. 7. Гомонгийн орц найрлага. Мэргэжлийн судалгааны багийнхан гомонгийн найрлага бүтцийг судласны дүнд үнэтэй чанартай гэгддэг 10 гаруй нэр төрлийн бэлэн гомонд хэрэгцээд шин бодис бараг огт байдаггүй гэж хэлж болохыг мэдгдсэн байна. Харин ч эсвэргээрээ хүнийг хий хөөлгөнд харгалуулж ходоод гидсийг мутхан цаашлаад удвал гидсэнд өвд үсгэх мэт аимшигт үр дүн гарсан байна. Тиймээс бэлэн гомон хэрэглэхээс эрс татгалзахыг зөвлөжээ. 8.
хүнсний сод агуулгадах. Бэлэн гомонд хүнсний сод ихээр агуулгадах бөгөөд содыг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлт хүргэх эрсдэлтэй ба бактери цусны даралт ихсгэд нөлөөлж бөөрийг маш ихээр гэмтээдэг байна. Магадгүй үнэтэй чанартай гомонг эрүүл мэндэд тустай хэмээн бодож байвал энэ нь эндүрлэв. 9. Химийн найрлагууд. Түүнээс гадна бэлэн гомонд моносодиум глутамат хэмээх найрлага агуулгаддаг ба энэ нь бэлэн гомонгийн амтыг сайжруулахад ашиглагддаг химийн бодис юм а. Хэрэв тус бодисноос харшилтай хүн бэлэн гомон идвэл толгой өвдөх, нүүр халууд өгөх, янгинах зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч болно. Үүнийг байнга идэх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй. Тиймээс өөрийгөө маш том эрсдэлд оруулж байгаа гэсэн үг юм а. 10. Таргалуулдаг. Түүнээс гадна биднийг таргалуулах хөөлгөх үйлчилгээг үзүүлдэг гэвэл та итгэх үү? Гомон идэхээр турна хэмээн бодож байвал энэхүү бодлосоо яг одоо салах хэрэгтэй. Гомон дэх хүнсний содын хэд агуулмж нь бөөрөнд нөлөөлж улмаар шээс гадагшлах явцад саад хийснээр биеийн жинг огцом нэмэгдүүлдэг. Хүн шээс ялгаруулах явц удаашрах нь биеэс хорт бодисоо гадагшлуулах боломжгүйд хүргэж энэ нь та бидний бие махбодыг аажмаар хортуулж эхлэх юм а. Бэлэн гомонгийн гол найрлагууд антифриз, үйлчилгээтэй пропилен, гликол гэх химийн нэгдэл агуулгаддаг. Зориулалт нь гомон хит чигшил болон хэд хуурайшгаас сэргийлж хэвийн нөхцөл байлгах үүрэгтэй. Гэвч энэ нь та бидний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж зөвхөн үүнд нөлөөлөө зогсохгүй зүрх ба элэг бөөрийг өвчлүүлдэг нь нэгэнд тогтоогчжээ. Тиймээс та цаашид энэхүү чимээг өглийг эзээр байх уу нэг бодоод үзээрэй. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.